Засгийн газрын анхны хуралдаанаар 12,000 гаруй аж ахуй нэгжийн данс хаагдсан байгааг нэг шийдвэр гаргасан байна. Сайн байцгаана үзэгчдээ Global Media эхэлж байна. Студид хөтлөгч Цэрэн Лам ажиллаж байна. Анхаарлаа хандуулна. Нөөцийн махыг чэнжүүд худалдаж аваад дамлан зарж байна. Хүүхэд залуус ирээдүйн мэргэжлээ сонгохдоо маш хариуцлагатай хандах ёстой гэдгийг доктор даваад орж онцоллоо. Татварын өртөө 12,000 гаруй компани аж ахуй нэгжийн дансыг нээн. 100,000 гаруй тонн хуурамч шатхууны хольц бүтээгдэхүүн хадгалагдаж байна. Сүхбаатарын талбай Дахуда даам 2026 100 буудалт даамны тэмцээн болж байна. Манай телевизийн сурвалжлах баг нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороонд нөөцийн мах зарж байгааг сурвалжлахаар очсон. За гэхдээ тэнд төсөөлшгүй нөхцөл байдалтай тулгарсан байна. Манай багийг ажиллаа хийх явцад нь зураглаачин бит халдаж, камерыг нь булааж авахар оролджээ. Гэмт хүн гэлбэлзэн гэх зөөр хөхтэй дүүцхүйц уг үйл явдлыг дэлгэрүүлэн хүргэе. Ингийн л ажлын нэг өглөө. Баянгол дүүргийн 12 дугаар хорооны тоглоомын талбай бүхий авцах соолд нөөцийн махны худалдаа болж байлаа. Энэ удаа 300 хоньны гулууз бас үхрийн мах ачиж иржээ. Нийслэлийн 9 дөрөвт 386 цэг буюу үндэсний дэлгүүрээр дамжуулан нөөцийн махыг жижиглэнгээр худалдааж байгаа бол Брюс Бэмбаргийн хооронд өргөтгсөн худалдааг зохион байгуулж байгаа юм. Махны үн нэмэгдсэн, нийлүүлэлт багассантай холбоотойгоор нөөцийн махны эрэлт ихссэн байна. Нөөцийн үхрийн мах 15,000, хоньны мах 13,000 төгрөг үнэтэй байна. Давчаагаар орж ирж байгаа махны тоо өнгөрсөн жилийн яг одоо үетэй харьцуулбал харьцангуй бага байна. Ерөнхийдөө өнгөрсөн жилийн 3 сарын байдлаар гэхэд одоо харьцуулж үзэх юм бол 800 тонноор бага орж ирж байгаа. Махны нийлүүлэлт хот руу орж ирж байгаа урсгал нь бага байна ерөн. Энэтэй бас холбоотой хомсдол ихтэй байна, үн өндөр байна. Тэгээд бол нөөцийн махыг бол харьцангуй бага үнээр хямд үнээр зарж байгаа. Нөөцийн махыг махны чэнжүүд худалдаж аваад цааш дамлан зарж байна гэж мэргэжилтэд ярьж байна. Үүнд хууль хяналтын байгууллагын тавих хэрэгтэй байгаа бөгөөд чэнжийн гарт оруулалгүй хүмүүс төрөх тал дээр анхаарч ажиллаж байна гэсэн юм. Түүнтэй тулгардаг хүндрэл бэрхшээл бидэнд тусгаарлаа. 2-3-аар бүлэглэн зогссон чэнжүүд манай зурлаа чийтүүлэх камерыг нь булааж авахыг оролдож бидний ажилд саад учруулсан юм. Гэсэн ч тэдний эсрэг хүслийг сүрэн байж нөөцийн мах авахар эсэргнээс ирээ авч чадсан юм а. Сүүлийн үед бол манай одоо Баянгол дүүргийн хавьд их тасалдсан. Цагаалга ирэхгүй байх гэсэн байх бол дууслаа гэдэг. Ингээ нөөцийн мах ингээ тасалдахгүй ингээд явдаг бол болж. Тэрнээс одоо гөгсчүүд миний үед чи одоо хэцүү байна шүү дээ. За ганц хаа авах гэ тэгээд одоо чинь хоньны мах идэж болчиход байгаа одоо ерөөсөө үнэн тогтчихгүй байна. Нийслэлийн хүн амын хаврын үйлдвэрийн махны хэрэгцээнд зориулсан энэ донд 9 аж ахуй нэгж 5,000 орчим тонн нөөцийн мах бэлтгэснээс 40% нөхрийн мах, 60% хоньны мах байна. Өнөөдрийн байдлаар 2,000 орчим тонныг борлуулж 3,000 орчим тонн мах үлджээ. Нөөцийн махыг 5 дугаар сарын 31-ний дуустал худалдаалах юм байна. Доржийн Цэнгэнжүү Евгений Павлов, Пүрүсрэнгийн Марлма, Аист Глобал. Хүн бүрийн амьдралдаа хийх хамгийн том сонголтын нэг нь мэргэжил сонголт байдаг. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байгаа хүүхдүүд мэргэжлээ зөв сонгох нь амьдралдаа хийж байгаа хамгийн чухал алхам юм. Үүнд Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн газар зүйн тэнхимийн дэд профессор доктор Даваад орж дараах зөвлөгөө зөвлөмжийг өгч байна. Бидний амьдарч байгаа энэ цаг үе бол 21-р зуун, шинжлэх ухааны зуун. Тиймээс юуны өмнө тодорхой хэмжээний техникийн мэдлэгтэй байх шаардлага бий. 2-дугаарт байгаль орчны суурь мэдлэг, 3-дугаарт асуудлыг шийдэх чадвар шаардаж байна. Гэтэл хүүхэд залуус нийгэмд хэдийнэ илүүдэж эхэлсэн хууль, эдийн засгийн чиглэлийн мэргэжлийг сонгох нь түгээмэл байна. Мөн засгийн газраас хэрэгжүүлж байгаа багш хөтөлбөрийн хүрээнд багш мэргэжлийн нэлсэлт нэмэгдэжээ. Тиймээс хүүхэд залуус мэргэжлээ сонгохдоо ямар нэгэн хий хоосон зүйлийн хойноос хөөцөлдөх биш, харин аливаа асуудлыг шинжлэх ухаанчаар шийдвэрлэх чадвар бүхий мэргэжлийг сонгох нь чухал байна. Тодорхойлбол байгаль орчны судалгаа шинжилгээний чиглэлийн мэргэжилдээр хүний оролцоо хязгаарч буурахгүй гэдгийг судлаач хэлж байна. За ер нь бол нарийн мэргэжил гэж хэлэх юм одоо шийдвэр гаргах төвчний байгаль орчны нарийн судалгаа шинжилгээ гэдэг иймэрхүү мэргэжлүүд нөгөө талаар бас нийгмийн эдийн засаг тиймэрхүү судалгаануудаар ер нь бол хүний оролцоо төдийлөн буурахгүй байх гэж харагдаж байгаа. Ягаад тэгэхээр одоо хэдийгээр уулуурхайн хүчит салбарууд ч юм уу зарим нэг салбаруудыг компьютерээр ашиглаад ирэх боломжууд илүү гарч байгаа гэж харж байгаа боловч бас нөгөө талд нь бас яг нэг хүмүүсийн өдөр яриад байгаа тэр ухаалаг технологи, компьютерийн хөгжлөөр тэр маань яг нэг хүний төвшин сэтгэж шин төрлийн нээлт тиймэрхүү тал дээр марж байгаа юм тийм дутагдaltaй ажиглаж байгаа мó гэж харж байна. Тэгэхээр ер нь бол цаашдаа мэргэжил сувах тал дээр бол яг л түрүүний хэлдэгчлийн 21 дугаар зууны хөгжил маань хаашаа явах вэ? Одоо бид нэр
шинжлэх ухааны технологийн хөгжлийг ингээл дагаал дэвшил яваад байна. Гэтэл нөгөө талд нөгөө байгаль орчны асуудал уртаа тавигдчихж байгаа. Ирээдүйн хотууд хүмүүсийн бидний одоо бодоод байгаа шиг нөгөө тийм өндөр хөгжилтэй технологийн гот байх уу эсвэл нөгөө байгаль суурилсан ногоо хэлтэй хот байх уу гэдгээс хамаараад хөгжлийн чиг хандлагууд үнс ялгдаг байх. Одоо ихтэл тогтвортой хөгжлийн бодлого гэл одоо 15 жил явж байна. 30 оноос дуусаад дараагийн юу руу шилжиж байна. Тэгэхээр дараагийн одоо жилүүд авч хэрэгжүүлэх хугацаа маань юу байх вэ? Зорилгууд маань юу байх вэ гэдэг. Ер нь бол ихэнх байгаль нийгмийн хөгжлийн цаашдын хандлагууд бол байгаль суурилсан иймэрхүү бодлогууд нэлээд чиглэж байгаа учраас ер нь бол байгаль суурилсан үйл ажиллагаатай холбоотой ч юм уу иймэрхүү боловсруулалт иймэрхүү судалгааны мэргэжлийн чиглэлүүд илүү эрэлттэй байх болов гэж харж байна да. Үүний зэрэгцээ оюутан залуус хос мэрэгчлээ байхыг давуу тал гэж үзэж байна. Хүн ам цөн ажиллах хүчин дутмаг манай улсын хувьд хос мэрэгжил эзэмших нь үнэхээр давуу тал байж болох. Тухайлбал манай улсын эдийн засгийн суурь хөдөө аж ахуй газар тариалангийн секторт мэрэгжилтэй боловсон хүчин эрэлттэй хэвээрнэ. Энэ үднээсээ хүүхэд залуус ирээдүйн мэрэгчлээ сонгохдоо хамгийн эхлээд маш их мэдээлэлтэй харьцаж шийдвэр гаргах нь чухал байна. Ер нь бол ихэнх хүмүүс одоо оюутнуудаас ингээд санал асуулгад авч яваад хос мэрэгжлийг бол энэ давуу тал гэж хардаг. Одоо газар зүйн геологтой ойлгох юм уу одоо нэг хууль эрхтэй толгойлоод иймэрхүү байдлаар ингээд давуу тал өөртөө үүсгэх гэсэн иймэрхүү юм гарч ирдэг юм байна. Мэдээж яриг манай Монгол орны хувьд ингээд хараад одоо нэлээ эерэг гэж хардаг. Яг тэр манай Монгол орн маань хүн амын хувьд харьцан гүйцэн одоо ажиллах хүчний зах зээл хөдөлмөрийн хангамж нь нэлээд бас юм дутагдaltaй явдаг гэж харагддаг. Тийм болохоор ерөнхийдөө хос мэрэгжлийн эзэмшээд илүү өндөр ур чадвартай ажиллах манай орны хувьд бол хөгжлийн илүү боломж байх боломжтой болов гэж харж байна. Ер нь чи мэрэгжил сонголтын талаар юу гэж боддог вэ? Ирээдүйд мэрэгчлээ сонгож байгаа хүүхд залуустай юу захих вэ? Өөрийнхөө хамгийн дуртай юмыг сонгоорой гэж. Тэгээд гэр бүл эцэг эхийнхаа яг тулгаснаар биш яг өөрийнхөө сонирхтоор өөрөө яг юунд дуртай вэ гэдгээ тэг бодож үзээд тэгээд ер нь бол эцэг эхтэйгээ ярилцаад шийдвэрлэсэй л гэж би захимаар байна. Ирээдүйд мэрэгчлээ сонгож байгаа хүүхдүүдэд гэж хандаж хэлэхэд ер нь яг ингээд сонирхолтой мэрэгжил ийм гэд хүмүүс ер нь их боддөө шүү дээ. Гэтэ үгүй нэг нийгэмдээ хэрэгтэй мэрэгчлүүдийг их сонгоорой л гэж хэлмээр байна. Мэрэгчлээ сонгохын тулд миний бодлоор хамгийн түрүүнд жоохносоо яг мэрэгчлээ сонголтоо их ажил хийж үзэх хэрэгтэй гэж бодсон. Тэгээд ер нь сайн бодож аваад сонгох хэрэгтэй байна. Миний бодлоор бол яг өөрөө их сонирхож байгаа зүйлээ сайн олоосоо гэж хүсдэг. Тэгээд яг тэр мэрэгчлэр ажилладаг хүнээс нь сайн зөвлөгөө авал их сайн болов уу гэж боддог. Яа тэгэхээр яг ямар тэр мэрэгжлийнхаа хүүхдүүд ер нь яг тийм төсөөлөл их багтаа орд юм санагддаг. Тийм учраас яг тэр мэрэгжлийнхаа талаар яг ажилладаг, яг тэр мэрэгжлээ сайн мэдж байгаа хүмүүсээс зөвлөгөө авал хамгийн зөв юм болов уу гэж бодож байна да. 21-р зууны иргэний хамгийн гол чадварын нэг нь аливаа мэдээллийг ашиглаж тэндээс зөв шийдвэр гаргаж чаддаг чадварт суралцах явдал юм. Тиймээс нийгмийн хөгжил эдийн засгийн бүтцийг сайтар тодорхойлсны эцэст тэднээс нийгэмд эрэлттэй цаашид илүү хөгжих өндөр хүлээцтэй мэрэгжлийг сонгох нь үр дүнтэй. Тухайлбал компьютер, мэдээллийн технологи болон уул уурхай, барилгын салбар, нарийн мэрэгжлийн инженер зэрэг мэрэгжил ирээдүйд модноос хизээч гарахгүй эрэлттэй хэвээр байна гэдгийг онцолж байна. Живдэрч Батсэр Чивэгний Павлов, Гамбат Басан сүрэн, Пүрвсрэн Марлма, Айст Глобус. Засгийн газрын анхны хуралдаанаар Монгол Улсын ерөнхий сайд учрлын үүрэг болгосны дагуу данс нь хаагдаад байгаа 12,000 гаруй аж ахуй нэгжийн дансыг нээх шийдвэр гаргалаа. Эдгээр аж ахуй нэгжүүд татварын өрийн улмаас дансаа хаалгасан байна. Тэдэнтэй холбоотой 3 их 80 орчим төгрөгийн татварын асуудал байна. Орлого уурсан амжиргаад орцсон бизнес аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа нь эргэлтийн хөрөнгө болсон зах зээл дээр мөнгөний эргэлт байхгүй болсон үед аж ахуй нэгжүүд яалтчгүй орлогогүй данс нь хаагдж байхад татвараа төлж чадахгүй байхад дээрэс нь дансыг хааж байгаа нь өөрөө хууль бус үйл явдал. Энэ бол шүүхийн шийдвэргүйгээр альва одоо хувийн хвшлийн өмчийн объектыг хаана гэдэг бол байж болохгүй зүйл. Тэгээд цаашдаа ч гэсэн энийг анхаарах ёстой асуудлууд. Ер нь аж ахуй нэгжүүд чинь данс нь нээлттэй байж орлого орж ирнэ үстэй тий. Орлоготой байж татвараа төлнө үстэй. Тэгээд орлогогүй татвараа төлөхгүй болохоор ямар юмныхаа орлогыг төлөх вэ? Цаашид шүүхийн шийдвэргүйгээр аливаа хувийн хвшлийн өмч хөрөнгийн хаадаг үйлдэлийг хуулиар зохицуулна гэлээ. Өнөөдрөөс төвжиг улсын наснаас хүн орлого оруулах бус зарлага гаргах эрх нэгдснээр 12,100 орчим компани аж ахуй нэгжийн хэвийн үйл ажиллагаанд эерэг нөлөөлнө гэж тооцоолжээ. Одоо харин зарим үйл явдлын мэдээллийг цөөн үгээр хүргэе.
Монгол хүн баялагынхаа эзэн зөвлөлдөх санал асуулгын эхний уушаад өндөрлөлөө. Үндэсний статистикийн хороотой хамтран зохион байгуулсан уг санал асуулгад төврийн аргаар 1570 хүн хамрагджээ. Санал асуулгын явцад хяналт тавьж холбогдох албан хаагчид 11 аймагт томилолтоор ажилласан байна. Санал асуулгын 2 дахь уушаад 11-ээс 12-ны хооронд төрийн ордноо болж 800 гаруй хүн оролцсноо. Ноолорын мөн 170-аас 205 мянган төгрөгийн хооронд хэлбэлдэж байна. Тодруулбал Дорноговь болон Хөвсгөл аймагт 170-аас 175 мянга, Дундговьд 175-аас 180 мянга, Орхон Булган аймагт 180-аас 185 мянга, Төв аймагт 185-аас 188 мянга, Сүхбаатарт 196-аас 199 мянга, Хинтээ аймагт 197-аас 202 мянга, Дорнод аймагт 202-аас 205 мянган төгрөгийн үнэтэй байна. Улсын хэмжээнд өнгөрсөн 7 хоногт аюулт үзэгдэл ослын 121 удаагийн дуудлага бүртгэгдчихэ. Үүний 95 нь ахын гал төмөр, 11 нь ой кэрийн төмөр байв. Мөн 4 удаа шар усны үер болж биологийн гаралтай аюулт үзэгдэл 1 удаа гарчээ. Түүнчлэн хүний үйл ажиллагаатай 10 удаагийн осол бүртгэгдчихэ. Үүнээс онцгой эдлийн алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж 286 хүнийг утаажилтын бүсээс гаргасан байна. Дорнод аймгийн халах гол сум Дашхай багийн Шувуут гэдэг газарт дөрвөнд гарсан төмрийг 2 өдрийн турш ажиллаж 6-ны тэг цаг 50 минутад цурамд нь оруулаад байна. Одоо бүрэн унтрахаар аймаг сумын онцгой эдлийн алба, хөлийн цэрэг, халах гол сумын мэрэгжлийн анги цэрэг нийт 64 хүн 10 автомашинтай ажиллаж байна. Хотын их цэвэрлэлийн нэгдсэн арга хэмжээний 2 дугаар уушаад туулгын айл савын цэвэрлэгээр эхэллээ. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрхийн төвшөрнөөс Сонсголонгийн бүр хүртэлх нийтдээ 21.4 км урт үргэлжлэх туулгын айл савдах 1350 га талбайг хамарсан цэвэрлэгийг эхлүүлжээ. Брэдэд хачгийн улирал эхэлжээ. Хачгаар халдварлахад заавал ой мод руу явсан байх шаардлагагүй. Сүрэн газарт ч тусаж болохоор байна. Нэгэн залуу хотод ажиллах хийж явахдаа махчин шавжийг биеэсээ илрүүлсэн явдал бүртгэгджээ. Тиймээс аюулгүй дүрмийг баримтлахын зэрэгцээ биеэ шалгаж байх үе ирснийг сануулж байна. Аист Глобалын цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье. Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн 7 хоногт онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцсэн. За ингэхдээ газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах тухай хуулийн төслийг давхар хэлэлцсэн юм а. Шатхууны хурамчаар үйлдвэрлэхэд ашигладаг завсрын бүтээгдэхүүнийг Монгол улсын хэлээр нэвтрүүлэхэд ямарваа нэг онцгой татвар тусгай зөвшөөрөл шаарддаггүй. Мөн тухайн мэдсүүдийг хож хуурам шатхуун хийж зах зээлд нийлүүлдэг аж ахуйн нэгжүүд өндөр ашиг олдог атлаа улсад огт татвар төлдөггүй байна. Өнөөдрийн байдлаар манай улсад 100 мянган гаруй тонн хуурам шатхууны холц бүтээгдэхүүн хадгалагдж байна. Нефт үйлдвэрлэл борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг манай зарим компаниуд хуурам шатхуун үйлдвэрлэж иргэдийг хохироосоор байна. Албаныхан төдийгүй хууль хяналтынхан үүнийг мэдж байгаа боловч тодорхой шийдвэртэй алхам хийхгүй байна. Карасины гэрэлтүүлэлт ашигладаг 19-100 тракторын хөдөлгөөс ашиглаж байсан нафтаг өдгөө зөвхөн нисдэг тэрэг онгоцны сэнс цэвэрлэхэд л хэрэглэж байна. Олон улсад хэрэглэн хэдийн хөмөгдсөн энэ бүтээгдэхүүний импорт манай улсад өссөөр байна. Энэ төрлийн түүхийн эдийн холцтой хуурам шатхуун автомашины эдингээс эхлээд агаарын бохирдолт хүртэл сөргөөр нөлөөлдөг. Цаашлаад шударгаар татвар төлж байгаа бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалтгааллаа. Зөвхөн ганц компани гэхэд өдөрт 280 вагон керосин, хийн, конденсатын нэрмэл дистиллят, хөнгөн фракцийн бензин буюу нафта хэмээх утсуудыг хольж найруулан чанаргүй хуурам шатхуун болгоод зах зээлийн үнээр хямдаар түгээх станцууд нийлүүлдэг болсон байна. Мөн ийм үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд дээрх утсуудыг ашигласныхаа төлөө улсад нэг ч төрлийн татвар төлөхгүй байна. Улсын хурлын гишүүдийн 58.3% төслийг үзэл баримтлалын хүрээнд тэлцэхэд дэмжсэн тул онцгой албан татварын тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын орон шийдвэрлээд байна. Төсөлдөх зохицуулалт бүхий хуулийг 2021 онд улсын хурл баталсан хэдий ч 2023 онд үндсэн хуулийн зэсийн дүгнэлтээр үндсэн хуулийг зөрчсөн хэмээн тогтоогдож, ил шийдвэрийг улсын хурл хөлийн авснаар хуурам шатхуун зах зээл нийлүүлэх нөхцөл дахин бүрдсэн байна. Доржин Цэнгинжөө, Пүрүсрэнгийн марлмаа, Аист Глобал.
Явууны зам дагуу буюу бусдын хөдөлгөөнд саад учруулсан гэрэлтүүлгийн шон таарвал мэдэгдэхийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас хүсэж байна. За нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлгийн шонг шилжүүлэх болон угааж цэвэрлэх ажил үргэлжилж байна. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас явган хүний зам болгоод бусдын хөдөлгөөнд саад учруулж байгаа 1650 гэрэлтүүлгийн шон байгааг судлан тогтоожээ. Үүнээс өнгөрсөн онд 1000 орчим шонг нийтийн төсөөр зөөж шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Энэ онд уг ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Эдгээр байшил яагаад явган хүний зам дээр гараад ирвэ гэвэл нэг талаас авцааны өртгөл хийснээр зам шилжин. Мөн түнчлэн энэ тухайн замын хажуутлын хуучин шороо байсан. Энэ дээр явган хүний зам хийгээд ирэнгүүт энд байсан гэрэлтүүлгийн шон дээр явган хүний зам дээр гараад хэмжиж олон ийм шалтгаантай байдаг. Төвийн 6 дүүрэгт гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ эрхэлдэг нийт 18 аж ахуйн нэгж байгууллага бий. Эдгээр аж ахуйн нэгжээс өнгөрсөн жил шонг чөлөөлөх ажлыг хийж гүйцэтгэхдээ шон байсан ормыг нь янзлалгүй хучаад орхижээ. Тиймээс ерөн дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор тухайн газруудыг нөхөн сэргээх ажлыг эхлүүлээд байна. Ингэснээр хүмүүс явган хүний замаар аюулгүй чөлөөтэй зорчих боломж бүрдэх юм. Манай төгс гэрэлтүүлэг компани Баянгол дүүргийн хэмжээнд нутаг дэвсгэрт гэр хороол төв зам оруулаад 227 шиг шон нийтийн эзэмшлийн талбай дээрээс зөөж шилжүүлсэн. Энэ онд үлдсэн явган хүний замд болоод бусдын хөдөлгөөнд саадуулж байгаа 650 орчим шонг нүүлгэн шилжүүлж газрыг чөлөөлөх нөхөн сэргээх ажлыг хийнэ. Мөн ингэхдээ Улаанбаатар хотын хэмжээнд байгаа гэрэлтүүлгийн 110 мянган шонг угаах, цэвэрлэх, солих болон ил задгай кабель тагийг засварлах ажлыг давхар гүйцэтгэж байна. Үйлдэл бол маш их бохирдолтой болдог. Одоо ингээ угаах дээр ерөнхийдөө ингээл хар тордгол болцоо их усаал бууж идэг. Хортог тоошоор их болдог юм да. Уг ажлыг хотын их цэвэрлэгээ нийцэн арга хэмжээний хүрээнд хийж гүйцэтгэж байна. Дашрамд хэлэхэд хөдөлгөөнд саадчруулж байгаа болон унсан гэрэлтүүлгийн шон утас зэргийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд мэдэгдэхийг хүслээ. Чөлөөт бүхийн үндэсний шигшээ багийн эмэгтэй болон сонгомол бүхийн үндэсний шигшээ багийн тамирчид дасгалжуулагчдын хамтаар Аз ТV-ийн аварга шалгаруулах тэмцээнийг зорилоо. Улаанбаатар 2026 боксын Аз ТV-ийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байгаа юм. 3 харцхан 3 сагсан бөмбөгийн ТV-ийн аварга шалгаруулах тэмцээнд манай багууд шилдэг 8 шалгарчээ. Спортын эргэн тойронд болж байгаа үйл явдлуудаас танилцуулъя. Чөлөөт сонгомол бүхийн ТV-ийн аварга шалгаруулах тэмцээн Кыргызстан улсын Бишкек хотноо болох гэж байна. Азийн шилдэг бөхчүүд цуглаж ур чадвар, хүч чадлаа сорин өрсөлдөх өндөр ач холбогдол бүхий тус тэмцээнд оролцохоор эрэгтэй 10, эмэгтэй 10-нд мөн сонгомол бүхийн төрөлд нийт 3 тамирчин Бишкек хотыг зорилоо. Бишкек 2026 чөлөөт болон сонгомол бүхийн Аз ТV-ийн аварга шалгаруулах тэмцээн бүхийн сонгомол барилдаанаар эхлэх бөгөөд 57 кг-ын чинд олон улсын хэмжээний мастер Даваа Бэнд 97 кг-д Ган хуйг 130 кг-д намбар даваг нарын 3 тамирчин барилдана. Ган хуйг намбар даваг нарын хувьд Аз ТV-ийн аварга шалгаруулах тэмцээний сонгомол болон чөлөөт бүхийн төрлүүдэд аль алинд нь зодоглох юм. Улаанбаатар 2026 Аз ТV-ийн аварга шалгаруулах тэмцээг 8 дахь өдрөө үргэлжилж байна. 1963 оноос хойш тасралтгүй болж байгаа тус тэмцээн энэ удаад манай улсад болж байгаа бөгөөд Азийн 25 орны 230 гаруй шилэг тамирчин хурд хүч авахалт самбаага сорин өрсөлдөж байна. Өнөөдөр манай тамирчдын хувьд чухал тулаантай. Хархуугийн бэлгүүн сайхан Казахстаны Махмуд Сабиркантай, Монхрын Намун Энэтгийн Прея Приятай мөнгөн медалийн төлөө тус тулалдах юм. Одоо өнгөрөх чамралтын өдрүүдэд болсон бүхийн барилдааны талаарх мэдээллийг хүргье. Сэлэнг аймгийн Мандал сумын харьяат, улсын авраг Гунаажавын эрхэм баярын нэрэмжит, улс аймаг Цэргийн цолтой 128 бүхийн барилдаанд Цагаануур сумын харьяат, Алдар спорт хороо болон Таван хан дивжээний бүх улсын арслан баяр сайхны орхон баяр төрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, аврагч спорт хороо, Ховд дивжээний бүх улсын зан баяр хүүгийн бат үлзий үзүүлсэн байна. Ер нь бол энэ жил айлуулах бүх барилдаанд зорж барилдаж байгаа. Тэгээ сайхан аваргуудынхаа нэрмжит барилдааныг бэлгшгээд сайхан барилдаж байгаа.
Түүнчлэн Ховд аймгийн Буянт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс аймаг цэргийн цолтой 128 бүхийн барилдаанд Ховд аймгийн Мөст сумын харьяат алдар спорт хороо, Ховд дэвжээний бүх, аймгийн арслан Мягмар дорчин баяр жавхлан төрүүлж Ховд аймгийн Буянт сумын харьяат, аврагч спорт хороо, Ховд дэвжээний бүх, улсын авраг Оригхийн хангай үзүүлжээ. Шүгээн дөрөд Батүлзэн ахтагаас хүндрэлтэй хэлээ. Тэгээд давсандаа бас баяртай байна. Цаашдаа бэлтгэл сургалтын дээр анхаарч улам илүү хичээх болно. Сингапур улсад болж байгаа 3 эсрэг 3-аас хагсан бөмбөгийн твийн аврах шалгаруулах тэмцээнд манай эрэгтэй эмэгтэй шигшээ багийн хэсгийн тоглолт 4-ний бям гарагт боллоо. Манай багууд шилдэг 8-д үлдсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүлсэн байна. Тодорхойлбол эмэгтэй шигшээ баг Филиппиний шигшээ багийн эсрэг тоглож 12-15-ийн харьцаагаар, харин эрэгтэй шигшээ баг Японы шигшээ багийн эсрэг тоглож 20-21-ийн харьцаагаар тус хожигдож тэмцээнээ өндөрлүүлжээ. Спортын эргэн тойронд болсон үйл явдлаас танилцууллаа. Нийслэлийн төв талбай зохион байгуулагдаж байгаа Хаврын баяр олон нийтийг хамарсан үйл ажиллагааны хүрээнд даам 2026 100 буудалт даамны тэмцээн эхэллээ. Тэмцээн анх удаа болж байгаагаар онцлог байна. За мөн бүх насны төлөөллийг хамран зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна. Даам 2026 тэмцээнээр дамжуулан өсвөр үеийнхэнд сэтгэн бодох чадвар, дэвчээр, стратеги төлөвлөлтөд боловсруулж чаддаг болох, залуучууд болон насанд хүрэгчдийн ур чадварыг дээшлүүлэх, ахмад үеийн туршлагыг залгамжлуулах чухал ажил бүгдтэй юм а. Бид багийн спорт буюу бусад спортын олимпийн төрлүүд, спортын төрлүүдээр одоо нийслэл спортын арга хэмжээнүүдийг үе шатаагаар бодлогоор зохион байгуулдаг. За энэ удаад бид нар оюуны спорт буюу даамны спортыг шинээр оруулж ирж байгаа. Даамны спортоор хичээлчдийн тоо маань өсөн нэмэгдэж байгаа. Энэ спортыг хүүхдүүдэд болон сурталчлах, энэ спортод дуртай болох, энэ спортын цаашдын хөгжилтөнд анхаарч бид нар бодлогоор зохион байгуулж байгаа болно. Даам шатрын төрөл буюу оюуны спорт нь дээр хэлсэнчлэн хүүхэд багчуулд сууж сурах, сэтгэн бодох, дэвчээртэй хүлээцтэй байх гэсэн хувь хүний хандлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой. Тиймээс тэмцээнд 6 настангаас 84 хүртэлх насны хүмүүс оролцохоор бүртгүүлжээ. 100 буудалт даамын төрлөөр энд анх удаа зохиогч төв талбай дээрээ бол өмнө удаа шатрын спортоо зохиогч ирсэн. Энэ жил нийслэлийн биеийн ресурсын газар, нийслэлийн засаг дарганы аймаг газар бол одоо даамчд бидэнд итгэл хүлээдэг. Та бүхэд энэ удаа ингээд даамчтай ингээд сурчлаад зохион байгуулна гэсэн үүрэг даалгавар гэсэн байна. Тэрний дагуу өнөөдөр бид нар цуглараад 3 ханаа оролдуулаад байж байна. Даам 2026 тэмцээнд 17 аймаг, 9 дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна. Оролцогчдын 60%-ийг хүүхэд залуус, үлдсэн 40%-ийг ахмад наснууд эзэлж байна. Хэрхэм үзэгчдээ та бүхэнд глобал мэдээ даваа гарагийн дугаараа хүргэлээ. Анхаарал хандуулан хамтаасанд баярлалаа. Хөтлөгч Ламаала дараагийн дугаараар ирэх болцгоо.